Самцона зэнда энтертайнмент хамтдаа үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Би та бүхэндээ цоо шинэхэн эксклюзив ярилцлага хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаараар би та бүхэндээ 1 сарын 19-ний өдөр Ivy Restaurant VIP Classic 100 хэмээх сонгодог үчиг та бүхэнд өргөн барьж байгаа дуучин Цэрэнчүнттэй уулзах гэж байна. Дуучин Цэрэнчүнтийн хувьд гэх юм бол хамгийн анх эхлээд тэрбум төвөргөөр хоолойгоо даатгуулж байсан хэмээн сенсац тарж байсан бол тэрээр Монгол эх орныхаа нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд нэлээд өндрөөс өндөрт өргөж яваа залуу уран бүтээлчдийн төлөөллөлээ. Ингээд та бүхнийг дуучин Цэрэнчүнттэй уулзаалаа. Эртнэ багшаас сая сүлд 100 ихэнд ороод Монгол толготны 100 ихэнд ороод нэлээд бас сүлийн ярианы сэдв байгаа шүү дээ. Ер нь энэ тэндгүү сенсац үсгээл шүү дээ, тий. Яг зүгээр тэр 100 эрхэм тий Монгол толготны 100 эрхэм гэдэг нэвтрүүлэг бас их гоё нэвтрүүлэг санагддаг. Тэгээ дээр нь одоо манай багш бол би мэддэг байхгүй. Яг тэр хүний тэр хүсэмжилж байгаа тий тэр дотроо юу бодож явж байгаа тэр ярих юмсан гэдэг. Одоо тэр нэвтрүүлэгт орсон баг бүх одоо ярианы нэг 90% нь бол би мэдэх байхгүй. Яг бол бид хоёр их ойр байдаг тий. Монгол ёс жаягаар багш хүн, шав хүн ямар байх хэвээр тийм маягаар бид нар их ойр байдаг гэсэн. Нэг нутгийн улсууд учраас тий жишээл ингээс амралтаар суйлтанд бид нар хамт явдаг ч юм уу. Тэгээ нөгөө хамт байж тэр хүний одоо зовлон жаргал тий амьдралд одоо олсон тий бүх юмыг сонсдог. Ер нь цаг хугацаа өөрөө дурсамж тий сэтгэл дотор ингээд дурсамжийг л үлдээдэг учраас их олон хүнээс сонсохыг хүсдэг. Мэдээж одоо хэн хамаагүй сонсоол ингээл явах нь хаашаа. Гэхдээ аав ээжигээ ч юм уу багшигаа их сонсох хэрэгтэй гэж боддог. Сүүлд одоо Орос багшигаа ч гэсэн манай Орос багш маань ч гэсэн Оросын ардын жүжигчин Маринский театрын гоцол дуучин эмэгтэй 60 орчим насны хүн. Тэгээд үнэхээр одоо тэр хоёр одоо бурхан шиг сайхан багш нараас өөрийн гэсэн мэрэгжилтэй өөрийн гэсэн амьдралд одоо харах хараагаа нөгөөтгөр Монголын одоо дуурийн урлаг зохих хэмжээний өөрийн гэсэн тэ нэгэн цэгийгч болсон гэж бүтээх боломжтой болсон даас их баяртай байна. 5 жилүүд гэдэг чинь бас бага хугацаа шүү дээ. Өнөөдөр бол 11 жил сурчиж байгаа байхгүй юу? Тэгээ нийтдээ ингээд явсаар байгаа. Тасралтгүй дундаа ингээд ямар нэгэн азтай тохиолдолоор одоо соёл урлагийн сургуульд бол би уралдаанд ороод төрүүлээд урилга аваад орсон байхгүй юу? Орос руу бол яагаад явсан гэхээр хуваар явсан шүү дээ. Яагаад явсан гэхээр хамгийн анх зүгээр л хүнд ингээд диплома Монгол диплома мэлалах гээд орсон байхгүй юу? Нэг ахта. Тэгсэн чинь тэр ах маань одоо чи хайчих юм бэ? Одоо юу хийх вэ гэд асуухгүй. Одоо би гадаад сурнаа гэд. Зүгээр л нэг ингээ хөөрөө ярьчихгүй. Тэгсэн чинь чи Оросд сурах уу гэсэн чинь тгий гэсэн чинь уцаар шууд яриад Оросд байдаг нэг найзтайгаа яриад тэгээ холбож өгөөл бит хоёр одоо тэнд одоо яаж шалгалт өгдгийг яа тэгээд ганц 2 сар холбоотой байсан. Тэгж холбогдож байгаа тэгээд би Орос руу явсан, очиж шалгалт өгсөн. Анх бол би Орос руу явахдаа юу гэж бодож явсан гэхээр одоо л энэ залуучуудад бүр их сонирхолтой гэж нэг юм цаас өгдөг байхгүй нэг жил мэл сурахаар. Зүгээр л ийм цаас энэ сурсан үнэн те. Тэнгүүт би Монголд ирэхээр ч л учиргүй л одоо ерөөсөө цаастай хүн л болох нь шүү дээ те. Тэгээд хагас жилээр очисон чи харин хүмүүс дуулж муулаад ингээл яасан чинь айгу мандад бол би ерөөсөө тэнд нэг дуулахт хөө байдгүй те. Орос усууд ч айгу том биетэй байдаг. Тэр үед би айгу торонхой байсан байхгүй. Одоо энэ иймэрхүү царайтай байсан байна л да. Тэгээд очиод тас ер нь болий те би зүгээр юм хин намайг ишээ болсон би өөрөө л хүсэж ирсэн ба одоо зүгээр явъя гэж бодож байсан чи уралдаан болоод тэр уралдаанд би төрүүлсэн байхгүй. Тэгээд тэр надад их урам өгөөд за би ерөөсөө те энд би бол сурж болох юм байна. Би дуулж чадах юм шүү гэж бодоод тэгээд цааш нь өргөлжлүүлсэн л те. Тэгээд нөгөө хугацаа маань болчихж байгаа. Одоо миний хүсэж ирсэн хугацаа маань болчихж байгаа. Гэтэл тэнд юу гарч ирсэн гэхээр би болоогүйсэн аахгүй сурж дуусаагүй. Энэ дахиад нэг юм байсан. Энэ юм байна гэдгийг мэдмээр байсан аахгүй. Тэр зэрэг тэрийг авах гэж дахиад цаг хугацаагаа үргэлжлүүлсэн. Үргэлжлүүлсээр явсаар яжгаад 5 жил болоод өнгөрсөн чинь одоо сая ч гэсэн ингээл би Орос руу очичаал ирсэн багштайгаа уулзчаал ирсэн. Энэ 5 жил заагаагүй, сураагүй, мэдээгүй те хизээч ингэж хэн хэрээгүй юм дахиад байж байгаа байхгүй юу? Тэгэхээр би бол хизээч одоо жишээ нь багш нараасаа салахгүйгээр байнгын очиж хичээлээ хийж те. Тэнднийх юм өнгөрөөл мундаг болол ах юм шаардлага бол байхгүй шүү дээ. Багшаасаа юм аваад хүмүүст хүргээл явж явах тийм л үйлдэл миний ажил аахгүй. Хүний хөөхөд нэг юм ээжээгээл нэг баярлуулчих юмсан аавыгаа баярлуулчих юмсан ингээл нэг тэг явдаг штэ тэрэн шиг бас багшийн хувьд тийм ойлголт байдаг.
багшийг шүтнэ гэж бас их гоё барилтлага байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг нэг л юм хийгээл очихсан гэж боддог байхгүй. Зүгээр нэг очихдоо биш те. Зүгээр л нэг очихдоо биш. Нэг CD юм уу, нэг ном юм уу, нэг одоо тоглолт ч юм уу те, нэг амжилт гаргаад ч юм уу очих хэрэгтэй байдаг. Намайг 2011 оны 10 сарын 29-нд Алтан гац авчаад багш дээр очиод багш их баярлж ирсэн. Яа тэгэхээр нөө дараалсан амжилт гаргасан гэд одоо олон улсын уралдаануудад дараалсан амжилт гаргасан гэд намайг Алтан гацаар шагнасан. Тэгээд тэгсэн чинь багш болохоор тэгсэн байхгүй. Миний хөө одоо миний аваагүй алтан авсан тий. Багш болохоор алтан гац авалгүй л ингээл дэшэн гэд ингээл явцсан байна тий. Миний аваагүй шагналыг авсан миний хөө өстө мундаг байна гэх тий. Улам их хийж бүртээ шүү. Зоригтой бай шүү. Миний хөө ер нь чи ер нь их даруухан байгаад байна та гэлдэг. Тэгээд эн чинь урлагийн хүн чинь хит даруухан бас үйж болдгоо шүү. Яг гэх юм бол онгод орж ээж те өнгөрж ээж тэр дээр нөгөө нэг тэр цог хиймэр тэр өнгөрөө зан дээр нөгөө шин санаа орж ирдэг. Тэрнийгээ өөрийнхөө уран бүтээл сэтгэлгээгээр түлхэж одоо ингэж юм хийдгийг штэ гэж бас тэр үед тэгж зааж өгч. Яг тенор хоолойны бас гоё онцлог юм сонсож байгаа хүнд одоо босод савгаанч тийм үү хоолойнууд. Тенор хоолой чинь эрэгтэй хүний хамгийн нарийн хоолой тий. Нэг талаас. Нөгөө талаас аюу эмзэг байхгүй. Нөгөө одоо ингээд хадгалж явахад аюу хэцүү нөгөө хүүхд чинь нэг 16 7 настай болоод хоолойнд бүдүүрдэн шүү дээ. Тэгэл бүдүүрчдэг байхгүй. Зүгээр ихэнх хүмүүс одоо бүдүүрдэг. Цөөн хүмүүс бол бүдүүрлэхгүй тэгээд нэг хоолой хадгалж үлдээдэг байна л та. Тэгээ ямар нэгэн аз тавилангаар те ээж аавынхаа буйнаар ч юм уу би тэр хоолойгоо барьж үлдсэн. Тэгээд тенор хоолой гэдэг бол бас нэг юм хайр сэтгэл лирический байдал те одоо романтик хайр сэтгэл нөгөө дурлалт ханхүү манхүү те баритон ч юм уу те бас тэр гэдэг ирэхээр зэрэг настай хүн хаан алжаа хүн ч гэдэг тийм амар юм таа те мэдээж бас гоё Монгол одоо юундэн ч гэдэм үү те бас сайхан дөрүүд байна л да. Ерөнхийдөө тиймэрхүү байдаг. Тэгэхээр зэрэг тэгээд бас өхөн нөгөө тенор чинь дандаа өхөн амар хайрж дурлж ингэж гүйжсэн л тэгээд ингээд өгч байгаа юм чи. Тий, тэрэн дээр бас их тийм эмгэнэлтэй одоо их олон тийм дөрөд байдаг. Олон өгсөн дээ. Тий. Тенор хоолойтой тэгэл анх одоо бараг л дөрийн дууштай донд анх одоо хоолойгоо даатгуулсан хүн гэл бас их ярьдаг шүү дээ. Тэрүүгээрээ их хүмүүс бас хоолой ямар их мөнгөөр даатгуулдгийг ч тийм үү тийм ээ. Хүмүүс туулна энэ сенсацтай юм л сонирн байд юм бах та. Түүнээс бол би хоолойгоо даатгуулснаас илүү олон улсын хэмжээний 5 6 оролдоонд орж амжилт гаргасан шүү дээ. Яг хөө зүгээр тэр даатгалын хувьд бол хүний одоо хоолой эргэтэн те хизээч яаж ч болох учраас жишээл одоо ингээл гадаа амар утаатай байна. Одоо миний хоолой ч гэсэн сэргэнцэн те орой болцсон сэргэнцэн байгаа байхгүй. Одоо таныг тэгвэл ингээд үзсэн даатгалаас ч ямар нэгэн эмчилгээ үзүүлэх үү? Тэр нөгөө гэрээ хийхдээ даатгалын гэрээ хийхдээ одоо ийм тохиолдлуудад те одоо ийм санхүүгийн одоо харилцаа үүсэх юм тусламж үзүүлнэ гэж тийм байт юм байл. Надад тэр гэрээ нь байгаад идэв би одоо миний болоо өвчлөө гэж очиод байлтай шүү дээ. Очдгоо шүү дээ. Тэр бас их хатуу байдаг байлгүй бодвол тий бүр илүү ингээд өвдөөд нэг тийм хөдөлмөрийн чадвараа алдах тийм ээ би одоо жишээл хоолоогоор бүр дуулж байгаа бол тэр тохиолдолд тэр бомыг одоо тэр чатны көр ч юм уу тий. Ер нь бол тухайн үедээ их мөнгөөр даатгуулж байгаа юм шиг санагддаг байсан тий. Одоо л ерөөхдөө мөнгөний тооч нэг өөрөө бас аюух харьцан болцсон биз дээ. Ер нь нэрэ багштайгаа адилхан ч юм аа даа. Хүмүүс ерөөхдөө тэгээд нөгөө ойр байгаа л харч хүмүүс чи ер нь жоохон төстэй болдог юм шиг байгаа юм л да тий. Гэхдээ нөгөө нэг нутгийнх бид хоёр тэгэхээр зэрэг нэг нутгийн хүмүүс нэг нутаг усны улсууд чи ерөөхдөө адил хавтархан юутэй тий темптэй ярианы нэг тийм хөдөлгөөнтэй байдаг шүү дээ тий. Тэгээд дээр нь хамтдаа ингээд айгу удаан ингээд тий. Манай огш их гоё одоо ингээл хичээлээ заагаал дуусаал бид хоёр гараад хамтдаа хоолнд ордог. Ер нь бол ихэнх тохиолдолд хараад хахад
шавь багшгаа ингээд өргөлдөө хаал мааланд оруулаад ингээд явдаг юм шиг байгаа юм тий. Гэтэл бол багшд хоёр тэгдэггүйсэн аахгүй. Бид хоёр яг тэнд одоо орноо тэнд өстой гоё хаалтай гэл тий хамтдаа ороод өнөөдөр би даагаад маргааш багш даагаад ингээд явдаг гэсэн. Эсвэл шууд хоёул хуваагаад төлнө. Аюусэн тийм бас их тийм өрмөц найз хүрмээр тийм хүндэлмээр тий эр хүнийг бол би хүч бяртайд мундаг гэж одоо үнэлдэггүй. Их мундаг том биетэй байлаа гэхээс сэтгэлийн хатгүй байж болно шүү дээ хүн тий. Тэгэхээр манай огш бол тэр их амьдралын хүчит давлгаан дундуур тий өөрийнхөө гараар сэлүүрдээд энэ хурж ирсэн хүн байхгүй. Тэгэхээр зэрэг тэр их том сэтгэлийн тэнхээ тэр их сурмаар эр хүний сэтгэлийн тий зан чанаруудыг авахын тулд хамтдаа их олон жил байсан. Тэгэд энэ CD-г бас яг ер нь нөгөө соёл урлагийн их сургуулийг төгсөхдөө би алтан үеийн үргэлжлэл гэдэг энэ багштай зориулаад энэ CD гаргасан байхгүй юу. Тэгэхээр одоо консерваторийг төгсөхдөө бас ингээд багштайгаа хамтраад CD гаргая гэж санаачлаа. Тэгээд Оросд эрхлэн гаргасан CD дотроо айр романстай 16 байна. Ямар айр романсуудыг сонгож дуулсан бэ? Ерөнхийдөө одоо Чайковскийн бүтээлийг дуулах дуртай би өөрөө тэгээд Римский-Корсаков, Рахманинов ингээд бас нэлээд олон хөгжмийн зохиолчдыг хамаарсан байгаа. Яг тэгэхээр энэ CD өөрөө сургалтын зориулттай учраас бас Монголд байгаа. Тий. Номтой одоо энэ CD-ний бичлэг нь дагаад бас энэ номоо ингээд хараад дуулаад манай дүүнер маань тий оюутнууд маань сурах боломжтой. Тий. Бас энэ чи цаад утгаараа нөгөө багш болж байгаа учраас те сургалтанд зориулсан юуг би хийж чадах вэ? Миний зүгээс юу ямар хувь нэмэр болох вэ? Тэрийг л бодож байгаа юм л да. Ерөнхийдөө одоо ингээд цогц бүтээл гэх юм уу? Энд чин Орос дээр ингэж байгаа те. Тэнгүүт Итали биш Монгол дээр ингээд бас дахиад CD гарч байгаа байхгүй Mongolian Classics гэдэг. Тэгээ тэр нь бол одоо яг ажил дундаа явж байгаа. Ном нь ингээд бас гарч байгаа. Утгагүй хэвлэлтээс гарах тийм нэг ийм нүүртэй юм ном болох юм. Тэгээ манай багшийн ач соёл гэдэг төгөлдөр хуурч одоо бүсгүй байдаг концерт мистер маань. Тэгээд бид хоёр хамтарч гаргаж байгаа. Тэр CD-г болохоор. Энэ Mongolian Classic бас дандаа Монгол одоо тий 20 дугаар зууны Монголын хөгжмийн зохиолчд гэхэр чинь тий Дамдын Сүрэнгой, Мөр Дорж байгаа, тэгэл Лувсан Шаргай, тэгэл ингээл Жансан руу Шаров гэл ингээл тий тэр дунд одоо Чин зориг тий Хаангал гэл маш олон хүмүүсийг дурдж болж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дуур, энэ романсууд, энэ дуунуудыг бас дуулж одоо нөгөө цэвэр бичгтэй зөв нотыг бичээд тий аюу сонин сэтгэлгээ гэдэг байхгүй. Канадцсан нотыг хүн хараад дуулахад тэрийг ингээ хараад дуулахад нэг өөр сэтгэл төрнө. Их гоё номыг тий их гоё нотыг хараад бас дуулахад бас л нэг ондоо гоё сэтгэл төрдөг. Тэгэхээр зэрэг тэр одоо уран бүтээлч, композиторууд, хөгжмийн зохиолчдын маань бүтээл тэр оюутанд хүрэхтэй тэр яг их бүтээлээр хүрэх хэвээр их гоёороо хүрэх хэвээр тэр нь би зохих хэмжээний бас өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна гэх юм да тий өөрийнхөө чадах чинээгээр одоо хийж байгаа зүйл. Уран бүтээл болгон шин байдаг байхгүй юу? Одоо жишээ нь Mongolian Classics гэдэг чинь шин уран бүтээл байхгүй юу? Яг бол шин гэдэг нь юу гэхээр зэрэг энэ хүний бүтээл өөр хүнээр дуулагдаж гарч байгаараа шинэ уран бүтээл байдаг нэг талаас. Нөгөө талаас энэ бүтээл хизээч хуучрахгүй яг л бичсэн тэр хүний сэтгэлд хүрэхээрээ л хүрдэг. Яг бол миний жишээл дуртай дуу те хин нэгэн дуулах тусам би сансаад ямар гоё дуулсан бэ энэ миний дуртай дуу штэ гэж ярьдаг те. Дараа нь өөр нэг эмэгтэй хөөх ямар гоё дуулсан бэ тэр тэгж дуулдаг байсан энэ ингэдэг байсан гэл ингээд шинэ байгаад тэгэхээр зэрэг тэр
уран бүтээлүүд маань шин гэж хэлэх гээд нэг талаас нөгөө талаас яг дуурийн дуулаач хүн бол дуур чинь нөгөө 2 300 хичнээн 100 жилийн өмнө зохиогдсон байгаа шүү дээ. Шинээр зохиогоол шин болгоныг ингэж явуулдгүй байна л да. Яг тэр одоо Пучинигийн, Вердигийн, Даницетигийн, тэ Рассинигийн бүтээлийг Моцартын ч юм уу тийм бүтээлийг тэр үеэс нь өсвүүлээд явахдаа хүн солигддог. Одоо нөгөө дуулж байгаа хүмүүсийн зайлт насараа л тэгээ шинэ хүн гарч ирээл тийм хүний л орчлонгийн жамаараа эргэж идэг. Гэтэл бүтээл нь бол шинээрээ байж идэг л тийм учиртай. Тийм болохоор зэрэг шинэ уран бүтээл хизээ гарах байвал хизээ би дуурт одоо тийм ямар нэгэн дуурт тоглоно. Тэр нь маань шинэ уран бүтээл маань гарна. CD-нүүдээ бол тасралтгүйгээр одоо хийнэ л гэж бодож байгаа. Байнга л уран бүтээлээ. Тийм байнга л хийж байгаа тийм. Ер нь манай найзууд намайг мэдэндээ ихэнхдээ би зүгээр байдаггүй шүү дээ. Ингээл юм хийгээл одоо чадах чимнэгээрээ те баг хэмжээгээр урагшилдаг. Тэгээд бас залуучуудаа хандаж энэ ташрамд хэлмээр байгаа байхгүй юу? Аливаа зүйлийг бодсон л шууд ихэл те шууд ихэл гэдэг чинь одоо би гармаар угаад шууд ингээл босгоно нь штэ те. Яг тэрэн шиг эхлээл нэг үйлдэл хийсэн бол цаашаа үргэлжлээд явах нь их амархан байдаг. Тэрнийг бодно гэдэг нь одоо 51% одоо ерөнхийдөө баг те хийчлээ гэсэн үг те. Тийм болохоор зэрэг ямар ч юм ботсон гэсэн те зүйл гэж үзэж байгаа шууд ихэл. Тэгээд тийм чанартай те тийм гоёмсог тийм одоо тэр сонгодог гэж юу сонгодог гэж сонгогдоод ирсэн юм байна шүү дээ те бүх зүйлээрээ одоо тийм дуур ерөөсө бараг сонсч үзээгүй те одоо нэг зүгээр одоо нэг хөдөнөс одоо налахаас ч юм уу нэг орж ирсэн залууг та яаж дуурд дуртай болгочихдаг вэ? Тэр чи дуртай болох байхгүй юу? Яг бол би дуулчих те би дуулчих. Дуулаад бичлэг хийлгээ тавьчих. Та нар бичээд энэ залуу маань бичээд өгчих. Чи болохоор тэрийг гаргаад өгчих те. Бид нар гаргах байхгүй юу? Бид нарыг ингэж менежмент хийхийг сурж байгаа, гадаадд сурж байгаа сонгодог урлагийг яаж хөгжүүлэх үү гэд те. Эсвэл одоо pop rock юу байдгийг те. Ер нь үйлдвэрлэлийг яаж хөгжүүлэх үү гэд суралцж байгаа залуучууд байгаа штэ. Тэднэртэйгээ холбогдоод тэднэртэйгээ тэр хүн тэрийг л хийх хэрэгтэй байхгүй юу? Яг тэгвэл сонирхолтой юм байна. Тэ миний нэг таньдаг найз маань урлагийн менежментээр сурчаал үйлдвэрийн одоо тэр том үйлдвэрүүдийн менежментийг хийгээл явж идэг. Одоо хийж байгаа. Тэр зэрэг би тэрнийг гайхдаг байхгүй. Тэр хүн надад дуулна хэрэгтэй шүү дээ, тэ. Та нарт хэрэгтэй байна. Бид нар тийм менежментийн улсууд байгааг олж авах хэрэгтэй. Зөндөө байгаа бах. Тэ би нэг дуулаачаар явж байгаа шиг тэд нар бас явж байгаа. Бид нар олох хэрэгтэй. Би дуулгаал хий зөвхөн. Яг үнэндээ одоо ингээл бүх ингээл юмдаа одоо бол би ганцаараа өрөөл явж байна те. Миний найзууд бас тусалж байгаа л да мэдээж те. Тэднэртээ бас баярлалаа гэлж баярлж байгаа. Гэхдээ ихэнх юм бас өөрөө ингээ яаж байгаа байхгүй. А гэтэл бол хүсээд байгаа юм юу гэхээр зэрэг би ингэж ядран байран те ингээл хүн амьтан руу гүүгээл зохион байгуулахаасаа илүү би яг тэр тайзан дээр гарч ирэл цэвэр яг дуулах ажлаа хийчих юм бол ямар их гоё амжилт хүрэх вэ? Ямар гоё одоо зөв ойлголт бай тий. Зөв нормоор явах бай. Тийм шүү дээ. Тэгээсэ гэж босооддаг. Тийм ч учраас одоо тэр налахаас орж ирж байгаа залуу шиг тий гадаадаас орж ирж байгаа залуучуудад би илүү их танаа одоо энэ сайтаар дамжуулж тий хамтарч ажиллаж тий Монголынхоо гоё хөгжилд тий одоо жишээл миний чадах зүйл бол сонгодог урлагийн одоо энэ дуурийн дуулаач гэдэг салбар байна шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ дээр юу хийж хамтарч чадах нь тэгэл одоо онлайн ертөнц дүүрэн нээлттэй байхад чинь бүгд танилцаад хамтраал ажиллаад юу ч хийж болохоор байна шүү дээ тий. Ерөнхийдөө яг цаг хугацаа гэдэг чинь бид нарыг хүлээхгүй шүү дээ тий. Ерөнхийдөө хийх зүйлүүдээ урьдчилан 2-3 жилийн өмнөөс харж агаад тэгээд тухайн тэр орчинд би чадахгүй гэдэг чинь бас их сонирн байна шүү дээ тий. Яг бол надаас огт шалтгааллахгүй юмнууд байна шүү дээ тий. Би Италид очиод одоо ингээл бүх юмыг ингээд бүх төгс бүрнээр нь ойлгож олж чадахгүй байгаа байхгүй. Одоо хэлний асуудлаа шийднэ ихний ээлжин те тэр хэлний асуудлыг одоо цэвэр шийдэж дууссаны дараа би хаана дуулах юм те одоо тэгээд яг миний дутуу юм юу вэ Итали дээр одоо те техникийн хувьд юу вэ тэр гэдэг бүгдийг аа тэгээд дараа нь одоо Монголдо би тэндээс юу авчирж болохоор байна те мэдээж би тэндээс маш олон юм авчрах хэрэгтэй байгаа байхгүй шаардлагатай би гэлтгүү маш олон залуучууд тийш яваад очиод авчрах хэрэгтэй байгаа тэгжээж манай нүүдэлчний соёл иргэншилтэй Монгол орн маань сонгодог урлагийг одоо те VIP 100 биш VIP одоо 1000 байдаг ч сайн ч үү те тэгж ойлгох
ёстой байх л да. А гэхдээ VIP 100 классик концерт гэхээр зэрэгэл учиргүй ингээд хорвоо ертөнцөөс тасарсан юм шиг хүмүүс бас ойлгож болохгүй. Яг гэх юм бол Монгол сонгодог, Монголын одоо сонгогдоод ирсэн уран бүтээл урлагийг бас зээч мартаж болохгүй. Яг бол Монголын уртын дуу Норов банз тухай дорж давхгүй тий. Уртын сайхан дуунууд, ардын сайхан дуунууд, ясны дуунууд тий. Энэ бүхэн маань бас бид нарын сэтгэл зүйд одоо сонроор минь хүрч зүрхэнд нөлөөлж идэг. Бас л тий сонгодог бүтээл. Яг тэнийг би бүр зориуд хэлж яах вэ гэхээр зэрэг хүний газар тий хүнийл газар хэдий дассан ч гэсэн сурсан ч гэсэн хүнийл газар ингээд сураад явж байхад болохгүй бүтггүй зүйл зөндөө гардаг. Ганцаардах, гэрээ санах, найз нөхдөд өгүүлэх үе зөндөө гардаг. Тэгэхэд би зөвхөн Монгол дуугаа дуулж сонсч тэгжээж би ууж ирдэг байхгүй. Тэгжээж би дараачихаа ажилд илүү их одоо амжилттай сайнаар ордог байхгүй. Тэгэхээр зэрэг эцээч Монголынхаа тэр үндсэн сонгодог урлагаас хазааж болохгүй. Найран дээр очиод уртын дууд болдог Монгол тэрчмаа дондговын хөгөчөө би гэдэг зүйлстэй л багтай тийм. Энэ удаагийн тоглолтын концертмейстер нь Саян цэцэг, Сангидоржийн Саян цэцэг гэдэг хүн байгаа. Оросд биш Испани, Оросд бол төгссөн. А тэгээд Испанид бас маш олон жил одоо уран бүтээлээ туурж тэнд одоо бас ажиллаж амьдарч 1 сарын 19-ний өдөр тэр аюун ресторанд бид нар тоглолтоо хийчихэд 25-нд манай сая эгч маань буцаад явах хэрэгтэй байна. Тийм. Харин их аз олж бид нар энэ тийм Монголдо нэгдэж те бушуухан бас тоглолтоо хийж хүмүүст хүргэчээд ингэ явах болж байгаа. Нөгөө 100 хүнд ч тийм менежмент, маркетинг хийгээл ингээл өчрөгөө тийх шаардлага байдаг юм байна уу? Өөрснөө ингээ баг одоо ерөнхийдөө бас ингээ билет дуусч байгаа шахав. Гэхдээ бас нэг ганц хоёр би итрэгээд байгаа. Тэгээд хамгийн гол нь ирээд те зүгээр л нэг гоё байгаасаа тий тэр одоо өндөр зэрэглэлийн ресторанд нь одоо хамгийн боломжтой бүх юм одоо сонгогдсон байгаа тий дарс хоол унднаас өсвөлэл тий. Тэгээд миний найз одоо Мегмар Дорж гээд одоо мөнгөн тэмдэгтийн загварыг гаргасан Минжүүр гэж хүн байдаг. Тэрний ач одоо энэ зургийг зурсан хүн л дээ. Тэр Мегмар Дорж гэж манай найз маань одоо тэнд бас 13 ордны зургаар үзэглэнгэнэ хий. Намайг дуулж дуусаад перерив те амралт ингээд авч яхад тэр нээлттэй хийж тэнд хүмүүс юмаа үзээд ууж идээд ингээд одоо энэ $100 тоглолт байхгүй юу? Тэгээ тэр $100-тоо зүгээр өөрөө гоё байчаад явах. Одоо тэндээс уумар хүсэлтэйгээ уугаад үзмээр юмаа үзээд сонсмоор юмаа сансаа идмээр юмаа идэ тэгээ гарах юм байна. Зүгээр л ирээд таашаал аваад одоо үнэн зөв тэр миний сурсныг яг бодитоор нь харчаад хайрцагаарай гэж хэлэх гээд байна. Дуучин Үлзий бүрэнгийн Цэрэн чунтын VIP 100 классик концерт 1-р сарын 19-нд Ivy Restaurant